За энэ хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Яагаад тэгэхээр энэ аймаг сумд чинь энэ одоо бүгд л босоо олцсон доо. Бараг л энэ одоо томилгоонууд бүр ард иргэд хүртэл ярьдаг байсан шүү дээ. Засаг дарга, засаатай мал хоёр л дийлд юм а гэж. Тэгсэн засаг даргад одоо шийддэг асуудал гэж байхгүй болсон. Тухайн орон нутгийнхаа одоо хил хязгаар дотор Монгол улсад хэрэгжиж байгаа энэ бүхэл одоо 900-аад хууль дүрм бүгдийг ингээд хариуцдаг. Тэгээ хариуцаад ингээд тэртээ дэргүй хийх байтал нөгөө нэг цэргүүд нь тэнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа цэргүүд нь бол засаг дарга нарын үгэнд орхоо байсан. Яагаад гэвэл тэд нар чинь томилохгүй байгаа. Хүн томилдог одоо дарга дээрээ ёсолдог. Тэгэхээр иймэрхүү байдлаас болоод энэ орон нутагт энэ төрийн бодлого, яамдын бодлого, засгийн газрын бодлого, их хурлын бодлогууд яг одоо хэрэгжихгүй байгаа. Хэрэгжихээсээ илүү одоо хэн намайг томилсон бэ, тэрэндээ үйлчлэнэ гэдэг шиг ийм одоо зүйлүүд яваад байгаа. Маш олон агентлагуудыг бүгдийг босоо тогтолцоотой, босоо томилгоотой болгосноос үүдэж засаг даргын одоо эрх мэдэл, аймаг, нийслэл, сум дүүргийн одоо засаг дарга нарын тэр хууль хэрэгжүүлэх ажилд нь бол цаад болж байгаа. За зарим хүмүүс дээр ярьж байгаа энэ засаг дарга нар жишээлбэл аймаг дүүргийн засаг дарга нар бол ерөнхий сайд, засгийн газрын сайд нартай жил болгон одоо гэрээ байгуулдаг тийм. Тэр гэрээнийхээ үеэр одоо тэр яамдын бодлогоо ойлгоод хэрэгжүүлэх асуудал дээр чиглэлээ аваад гэрээгээ байгуулж явцдаг. За аймагуудын засаг дарга нар бүх сумдуудтайгаа бас гэрээ байгуулдаг. Бүгдийг цуглуулж байгаа. За энэ жил ийм бодлого хэрэгжиж шүү ингэнэ гэд. Тэгэхээр энэ дээр одоо тэр ярих заавал босоо болголгүйгээр энэ дээр асуудлаа яриад гэрээ байгуулаад шийдэд явчих болох ийм одоо зүйл байгаамаа. Тэгэхээр энэ хуулийг бол хэрэгжүүлээд энэ аймаг сумдын засаг дарга нарыг бас нэг одоо шүдгүү арслан шиг биш, бас нэг хууль хэрэгжүүлэх хэмжээнд томилгоотой, албан тушаалтнуудтай цэргүүттэй болох асуудал энэ дээр яригдж байгаа учраас энэ их чухал байгаамаа. За тэгэхээр энэ дээр нэг хэдэн асуулт, хоёр асуулт байна. Энэ одоо яг Батцөөрөг шиг хууль санаачлагч энэ нэмж одоо томилох гэж байгаа байгууллагуудын одоо нэрийг нь хэдэн байгууллага байгаа гэдгийг нэг хэлээд өгөөч. За хоёрдугаарт нь тэр аймаг сумдын засаг дарга нар дээр яг томилж байгаа нөгөө цөөхөн юм байгаа шүү дээ, нэг 3-4 л юм байгаа. Тэднийг бас ийм одоо томилгоонууд нь үлдээд бусд нь байхгүй болсон гэдэг дээр нэг хоёр тодорхой зүйл хэлээд өгөөч гэсэн асуулт байна. За Батцөөрөг шиг хариулах, яриулах уу? За Монголбаатар гэж хариулъя, хууль санаачлагч. За Батцөөрөг шиг хариулъя. Ер нь бол нэг орон нутагт чинь яам тамгын газрын харьяа салбар нэгж гээд нэг 30 орчим агентлаг байдаг шүү дээ. Одоо орон нутагт нэг 6 агентлаг үлдээд байгаа. Эрүүл мэнд, хөдөө аж ахуй гэх мэт. Тэгээ одоо бол бид нар энэ биеийн тамирын спортын газар, боловсролын газар, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, мал эмнэлгийн газар, соёл спорт, соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар, хөдөлмөл халамж үйлчилгээний газар, захин хөгжлийн газар гэсэн энэ 7 газрыг нэмж өгөх зүйтэй гэж бас ярилцсан байна. Жишээ нь одоо мал эмнэлгийн газар гэж. Өнөөдөр хөдөөд шүлхий гардаг, мэлзан гардаг, машааралтай зүйлүүд гардаг. Энэ босоо тогтолцоотой байх ямар ч шаарч байгаа. Үнэхээр одоо мал эмнэлгийн газар нь өөрөө бодлогоо энэ жил ямар вакцин хийх, ханаас авах, яах хийх, ер нь хөдөө аж ахуйн бодлого нь ямар байх гэдгээл гаргаад л өгнө өгөхөөсөр тэрийг аймаг орон нутаг анхан шатанд л хийх ёстой аж ахуйн ажлуудыг сайд нар дээшээ татаж аваад байгааг нь хэлээд байгаа. Гэр бүлийн асуудал. Ер нь одоо хүн чинь дэрэгдээ байгаа өрх гэрээ бий болгох, баг баргадан усгах сум орноо ингээ аймаг гэд ингээ явдаг. Гэтэл би танай өрхийг мэднэ, танай гэр бүлийг мэднэ гэд сайдын хэмжээнд татаад авчихлаар энэ бодлого бол анхан шатанд хэрэгжихгүй. Альва зүйл чинь орон нутагч өөр, говь хангай гэж байна, хүүтэн сэрүүн гэж байна, цагийн бүсчлэл байна. Энэ бүх зүйлийг
анхан шатанд тохируулга хийх бүх боломж нь бол орон нутагт л байж байгаа. Жишээлбэл би нийтийн биеийн тамирын газар. Эндээс гинт одоо орон даяар зэрэг одоо хөтлөв төлөлгөө батлаад очдөг. Дээд шатныхаа даргын өмнө хүлээхээс өөр арга байдаг. Тэгтэл тэрэнд бороотой байвал яах вэ? Застай байвал яах вэ? Шавар шавхайтай байх вэ? Ган зуттай байвал яах вэ? Тэгвэл одоо ийм хэмжээний ажлуудыг бид нар хийх ёстой юмаа гэдгийг л ерөнхий бодлогыг гаргаад өгчих юм л энийг яг анхан шатандаа, дунд шатандаа хийх асуудал байж байгаа. За хөдөлмөр халамж үйлчлэгийн асуудал. Хин хөдөлмөр хийдгүү, хин халамж авах ёстой гэдгийг анхан шат багийн дараагаас ахуулаад, сумын дараагаас ахуулаад аймаг л мэднэ үхээсэр энд байгаа сайдвал тухайн орон нутгийн хин халамж авч байгаа авах ёстой, хин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дэмжлэг авах ёстой гэдгийг бол огтоосоо мэдэхгүй. Тийм учраас хөдөлмөр халамж үйлчлэгээний газар гэдэг юм уу, халамж хариуцсан яам нь бол бид нар Монгол улсын хэмжээнд ер нь хөдөлмөрийн ийм бодлого явуулах гэж байгаа маа, халамжийн ийм бодлого явуулах гэж байгаа маа, үйлчлэгээний ийм бодлого явуулах гэж байгаа маа гэдгээл чиглэлийн нөхөл ийм л асуудал яам дээр яригдах ёстой болохоос аж ахуйн шинжтэй асуудлуудыг бүгдийг яам татаж авч байгаа болохоор энэ нь өөрөө төвлөрлийг улам нэмэгдүүлж байна. Төвлөр нэмэгдүүл өнөөдөр Улаанбаатарын